За баярлалаа бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Төсвийн өрөөний мэдээлэл дээр 2% алдагдaltaй байж болно гэж улсын төсөвт заагаад байгаа. Тэгээ бид нэр одоо энэ миний урд бичсэн байгаагаар бол ардчилсан нам бид нар 8 сая томилж ажилд нь оруулсан. Ардын нам 12 сайд. Бид нар нэг 20 сайд гэдэг дунджаар бодох юм бол. Тэгээ бид нар одоо энэ чинь 1.9 их найдын алдагдaltaй төсөв батлахгаа суугаад байгаа. Тэгэхээр энэ улсын хурлын дараагаас асуух гэдэг асуулт. Яг энэ төсвийн өрөөний мэдээлэлтэй холбогдуулаад 126 гишүүнтэй анхны парламент бид нэр заавал төсвийн өрөөний мэдээлэлд заасан байна гэдэг алдагдлын дээд хязгаарлуу алдагдлын зааж шахаж өгж яах гэдэг. Бид нар нэг юм жоохон амбицтайхан шиг байжгаад энэ улсын төсөв алдагдлгүй батлаа түүхэндээ анх удаага 126 болж чадсан бол алдагдлгүй төсөв баталчих юм бол биднэрт гарч ирэх эерэг өөрчлөлтүүд нь маш их байгаа юм. Адаглаад манай Монгол улсын зээлчих зэрэглэл улсаад дагаад хувийн хвшлүүдийн зээлчих зэрэглэл ч гэсэн одоо ингээд чөдөрлөгдсөн бэ хасах гэдэг чинь бас нэг тийм сайхан үзүүлэлт биш шүү дээ. Зээлчих зэрэглэл өөрөө өсчих юм бол дагаад хувийн хвшлийн оруулж ирэх гээд байгаа санхүүжилтийн их усрын зардал хүртэл буурах гэдэг. Тэгэд нэг их найдын одоо энэ зардал дээр инфляцийн 1% ер нь ойролцоогоор оногдож явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ төсвийн чинь энэ чигээр нь алдагдлаа ер нь батлаад байх юм бол эх оны тооцоод байгаа тэр 6 нэмэх хасах 2 гэдэг инфляц чинь өөрөө дахиад магадгүй 10 нэмэх хасах 2. Араас нь бид нар валютын ханшийн асуудал бас дахиад яригдж байгаа байхгүй. Тэгээд араас нь яг энэ хувийн хвшил одоо энэ яригдаад байгаа 33.8 их найдын орлогыг чинь биднэрт 31 их найдын хувийн хвшлийн татвараар цуглуулж өгнө. Тэгээ хувийн хвшил энийг чинь бас даах үгүй юу? Тэгээ тийм учраас улсын хурл өөрөө нэг жоохон амбицтай байхгүй бол оруулж ирж байгаа засгаас оруулж ирж байгаа энэ 35.7 гэдэг чинь сая сангийн сайд өөрөө энэ чинь сууж байгаа хэлж шít. Улсын хурл батлаад хийдгээд батлаад өгнө бид нэр тэр хүрээнд нь ажиллаа явуулна гэдэг. Тэгээ бид нар өөрөө нэг төсвийн өрөөний мэдээлэл дээр чи 2% алдагдал байна гэж зааж өгöd тэрэнд нь засаг ойлгомжтой ингээд бид нар тэр хуулийнхаа өрөөнд алдагдал руугаа явъя л гэдэг юм санд болгож орж ирээд улсын хурл өөрөө энэ чинь ярихгүй бол зарлагын хяналтын дэд хорооны тухай зарлагын хяналтын дэд хорооны дэгийн тухай хууль дээр бас байлээ. Бид нэр энэ асуудлуудаа хилцсэн болоод 3 минут үг хэлээл өнгөрсөн жилийн тэр төсөөр бид нар юу хийсэн бэ гэдгийг хэлцүүлж амжихааргүй хугацаанд бид нар хэлцүүлэх юм дэгтэй юм л. Тэгэхээр бид нар дэгийнхаа тухай хуулийг нэг жоохон ажил хэрэгж байгаад ядахта зарлагын хяналтын дэд хороон дээр ярих асуудлуудаа хүртэл нэг жоохон дэгийнхаа хуулинд өөрчлөлт хийж өгөх талаас нь зүгээр нэг үг хэлж попрох ш ажил хэрэгж хандах талаас нь нэг тийм санал гэх юм одоо та өөрөө хариулах юм уу бас би одоо мэдэхгүй нэг юм санал байна. За одоо нөгөө дэгээл барихгүй бол болохгүй да. Хэлцэж байгаа асуудлаас гадуур явчлаа. Гэхдээ зүгээр яг асуудал дотор ч нь бол их хурлын дарга төсвийн таналтыг ганцаараа шийддэг субъект ерөөсөө биш. Их хурл 9 сарын 1-ээс эхлээд төсөв хүлээж авсан. Өнөөдөр 11 дугаар сарын 8-ны өдөр буюу 70 хоног өнгөрчиж. Энэ хооронд бид ажлын хэсэг байгуулсан. Байнгын ороод ажилласан. 1-р хилцүүлэг хийсэн, 2-р хилцүүлэг хийсэн. Энэ бүх процесс дунд бид бүгдээрээ саналаа чөлөөтэй гаргах, асуудлаа олонхийнхоо зарчмаар асуудлаа шийдэх бүх боломж нээлттэй. Мэдээж байгаа дэгийнхаа хуулинд хязгаарлагдаж ажиллана. Сая зарим бас хариулт өгж байгаа зүйлтэй бас бид санал нийлэх ёстой. Дэгийн тухай хуулиараа 2-р хилцүүлгээ хийгээд төсвөө боочоод тэрний ард дээр буцаад задлая гэд санал гаргаад явж байгаа нь өөрөө зарчим ярих юм бол буруу зүйл. Бид өөрөөсөө ажилдаа хариуцлахгүй хандчаад өөрөөсөө хуулиас гадуур шаардлага тавиад явж байгаа байдал өөрөө буруу болж байгаа маа. Гэхдээ энэ удаа бол сонгуулийн жил шин дэг хэрэгжиж эхэлж байгаа 126 гишүүнийх гишүүд маань дэгээ бүрэн бас танилцаж чадаагүй байгаа сул талууд гэдэг олон талын учир шалтгаанууд байгаа учраас бид энийг засаж залруулъя. Улсын хурлын гишүүдээс бас тодорхой зарчмын саналууд гарч байна. Энэ нөхцөл байдлыг бид дуугаа өнгөрч болохгүй маа. Тэгэхээр төсвийн байнгын орон дээр тогтоолын төсөл дэмжигдээд энэ тогтоолын төслийн дагуу төсвийн тодтгол хийх шаардлага үүсэж байна гэдгээр шийдвэрлээд алхам хийж байгаа. Алдаа дутагдал байвал энэ болгоныг цаг хугацаанд нь засаж залруулъя. Цаашдаа улам бүр төгөлдржүүлъя л гэдэг энэ бодлого дээр л бид одоо анхаарч төвлөрч ажиллаж байгаа гэдгийг хэлье. За